бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За Монгол Улсын засгийн газрын 2024-с 28 оны гол бас үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлтэй холбогдолтой асуудлыг ярьж байна. За гараа сайн бол барай сайн гэж бас бид бүхэн бас ярьдаг. За асуудлаа тодорхой ирэмблээ томоохон төслүүдэд хөдөлгөж байгаа засгийн газрын ажилд бол бас талархалтай бол байгаа. Хурдтай хөгжөө гэдэг ийм бас зорилгыг төвшүүлж байгаа хүрээнд бас нэг ганц нэгэн бас анхаарах ийм саналуудыг бас тодруулж асууя. За Монгол Улсын засгийн газраас 2024 оныг бүсчилсэн хөгжлийн жил болгон зарласан. Үүнтэй холбогдлолтойгоор тэргүүлэх гол анхаарлаа хандуулах дөрвөн чиглэлийн нэг чиглэл нь бол бүсчилсэн хөгжлийн ийм дэмжих жил ийм чиглэл байгаа. Жил болгон зарлаа тодорхой ажлууд хийгдээд ингээд тэргүүлэх чиглэлүүдэд зарлаад ингээд явсан ажлын үр дүнгууд бас нэлийн удаашралтай ийм бас байдлууд харагдаж байна. Үндсэндээ ажиллах чиглэлийн дөрвөн чиглэлийн хамгийн бага үзүүлэлттэй нь бол бүсчилсэн хөгжлийн асуудал байгаа. Тэгэхээр яамдууд маань бас энэ тодорхой гүйцэтгэл дээр анхаарах, үүнтэй холбогдолтой ажлууд дээр бас нэлийн тодорхой бас мэдээллүүдийг аймаг орон нутгийн түвшинд бас өгөхгүй бол бас болохгүй юм байдлууд бол байна гэж ингэж бодоод байгаамаа. Тэгэхээр төв аялал жуулчлалын бүс нутаг болно гэдэг зорилтыг зүүн бүс нутаг гаргасан. Энэ хүрээнд техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлууд аль түвшинд бас явж байна вэ? За үүнтэй холбогдолтой тодорхой ажлууд нь бас бэлэн болоод 2025-26 оны улсын төсвүүд дээр ажлууд нь бас эхлэх ийм бас хүлээлтүүд бол байгаа. Гэтэл бол өнөөдрийн түвшинд бол дэзүү шалгаруулалт энэ ажлууд бас нэлээд удаашралтай ийм байдалтай бас харагдаж байна. Гол дэд хөгжлийн хүрээнд бол эрчимдсэн мал аж ахуйг дэмжих энэ чиглэлийн бас зорилтыг бол тавьсан. Гэтэл яамдууд маань бол үндсэндээ монлайл үзүүлэх энэ байдлууд нь бол бас арай өөр явагдаад байна. Тухайн яг өөрийн бүсийн үдэ аж ахуйн асуудал руу чиглэсэн ийм бас яам болж сүүл рүүгээ бас хуурж байна. Тэгэхээр яг зүүн бүс нутгийн хувьд бол эрчимдсэн бүс болохтой холбогдолтой үдэ аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг бүс орон нутгаас хийх асуудал аль түвшинд бас явах вэ? Энийг бас яаж дүгнжээ, өнгөрсөн хагасчлалын хугацаанд ямар байдлаар бас ажиллаж байгаа вэ гэдэг ийм асуултуудыг бас ярмаар байна. Хурдтай хөгжлийн тухай бид ярьж байгаа учраас яг энэ гүйцэтгэлийн төсөв хөрөнгө энэ зохион байгуулалтын ажлууд үндсэндээ нэг шаардлагагүй энэ ажлуудаа бас хийгээд дараагийн төсөөр хийгдэх дэд үтцийн бүтээн байгуулалтын ажлуудаа бас эрчимжүүлээд явах зайлшгүй бас ийм шаардлагууд байгаа учраас энийг хурдлуулах ийм бас саналтай байна. Аль түвшинд явж байгааг бас тодруулж байгаамаа. За цаашдаа бүссэн хөгжлийн энэ чиглэл ямар түвшинд явах вэ гэдэг энэ чиглэл дээр бас тодорхой мэдээллийг өгж бас ерөнхий байр сууриа илэрхийлэхгүй бол бас яг энийг буруу зүрх ойлгож байгаа салбар болгон дээр бас өөр байдалтай харагдаж байгаа. Аль нэг бүсүүд дээр илүү давуу байдал бас бий болж байгаа бас байдлууд бас бий болохоор байна. Тэгээ энэ дээр бас анхаарах нь зөв болов уу гэж бодож байна. Орон нутгийн түвшинд ажилласан 25-6 хоног бас малчтай уулзаад ажилласан. Тэгээ нэг өглөө босоход махны үнэ хэдүүлээ бас ковот тогтоочдаг, хязгаарлаждаг ийм байдлыг бас халах хэрэгтэй байна. Тэгээд энэ байгалийн аж төрс нөхцөл байдалд ажиллаж байгаа малчтын маань гол орлого байгаад байдаг. Хүнсний хувьсгалын том хөтөлбөр явуулаад олон компаниуд шинээр нээгдээд байдаг. Тэгэнгүүт манай засгийн газраас махныг хязгаарласан гэдэг ийм байдлууд удаа дараа гарвал бас энэ салбарын хувьд бол нэлээд хүндрэх ийм байдлууд бол бий болж байна. Тэгээ жавхлан сайд бас боломжтой бол энэ шинэ оршоо хөдөлгөөн дээр хамгийн их эрэлттэй байсан энэ үржлийн мал худалдаж авах төрлийг бас хассан. За мөнгөн цагийн ган хөлөг гишүүнд 1 минут нэмж өгье. Шинэ оршоо хөдөлгөөний үйл ажиллагаа орон нутагт бас нэлээд эрчимтэй бас өргөжлөд явж байгаа. За тэгээд зүүн бүс нутгийн хувьд бол нэлээд бас онцлог юм байдалтай байгааг бас бид нар харилцан үзэх хэрэгтэй байна. Мал сүргийнхаа дийлэнх хэсгийг бас алдчихсан. Нэг жилийн дотор босож өндөж ирэх бүрэн бололцоо бол нэлээд байхгүй. Бүгдээрээ зээлтэй. Энэ зээл байлаа төлөхийн тулд амжиргаагаа сайжруулах, нэмж бас мал худалдаж авах. Нөгөө шинэ оршоо хөдөлгөөний үйл ажиллагаанд эрчимтэй хамрагдах үндсэн суур бааз өгчүүлэх үндсэн төрөл болсон үржлийн мал худалдаж авах гэсэн энэ заалтыг 8 сар 1-ний хүртэлх хугацаанд зогсоосон асуудал бол зүүн бүсийн хувьд бол үнэхээр бас хүндрэлтэй нөхцөл байдал бас үүсэж байна. Тэгэхээр энэ дээр тодорхой бүсчил зохион байгуулалт юм уу? Энэ асуудлыг бас ямар үндслээр шийдсэн бэ гэдэг дээр бас нэг тайлбар өгж ингэхгүй бол
малчид иргэдийн хувьд бол төр одоо энэ явуулж байгаа бодлогоо доктортой байлгаад өгөөч. Махныхаа үнийг чөлөө. За хариулт өгье. Номын сайд эхлээ хариулт өгөө. Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг тэзүү улсруулах үйл ажиллагаатай холбоотой асуудал яригдлаа. Дараа нь бүсчилсэн хөгжлөрхийн хариулт өгөх. За ерөнхий сайд эхлээд хариулт өгчээ. Бүсчилсэн хөгжлийн асуудлаа. За бүсчилсэн тойргоор одоо бид нар сонгуул явуулсан байгаа. Тийм учраас улсын хурлын гишүүдэд ойлгож байгаа. Төрүүжлийн хувьд бол бид нар илүү нийслэл дээр одоо хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэдэг. За тэгээд төсвийн бас хилцүүлгийн үеэр яригдж байгаад ингээд шийдсэн байгаа. Тэгэхээр одоо энэ чуулгантай бас бид нар уялдуулаад эх жилийн улсын төсвөөс одоо хилцэгдэхээс өмнө бүсийн одоо их хурлын гишүүдтэйгээ засгийн газрын гишүүд бүс бүхэн дээр одоо ажиллах юм хуваар гарч байгаа. Тэгээд очоод бүсээс сонгогдсон иргэдийн хурлын төлөөлөгчд за бүсээс сонгогдсон парламентын гишүүдтэйгээ хамт юм хилцүүлэг хийгээд тэрэн дээр засгийн газрын гишүүд одоо яг гаргаж ирж байгаа саналыг нь ирэмблээд тэгээ бүс өөрөө эдийн засгийн хувьд дэд бүтцийн хувьд яаж хөгжих үү гэдэг одоо та бүхний гаргаж байгаа төлөвлөгөөг засгийн газар дээр нь сонсох нь бол зүйтэй юм аа гэж үзэж байгаа. Тэгээ хэдүүлээ хамтдаа л ирэмблэх нь зүйтэй. Тэгээд бас их хурлын гишүүд та бүхэн маань нэг зүйлийг бас анхаараарай. Яг үйл ажиллагааны төлөвлөгөө ороод ирэхээр ийм зүйлийг хийх нь зүйтэй гэдэг ингээд парламентээр нэмждэг. Төсөв ороод ирэхлээр хасчдаг. Тэгэхээр эн чинь ингээд бодтой бас биш болж хувирж байгаа байхгүй юу? Ер нь бол бид багц арга хэмжээг санхүүгаар л хийн. Санхүү өөрөө улсын төсөв байна. За эсвэл бид нар зээл авчин. Тэгэхээр тойргуудын асуудлыг ч юм уу бид нар одоо тийм том хэмжээний зээл авч хийх бол боломжгүй шүү дээ. Тийм учраас бид нэр үйл ажиллагааны хөтөлбөр засгийн газраас орж ирсэн дээр нэмсэн нь санхүүгаар л баталгаажиж хэрэгжинэ гэдэг дээр их хурлын гишүүд маань бас одоо сангийн сайд хэрэглэхийн сайд гэсэн энэ дээр их тийм сайн ярилцаж явахгүй бол хөтөлбөр дээр батлагдлаад бол хэрэгжинэ гэдээ ойлгодог. Дараа нь төсвийг хязгаарлалчлаар наад чинь тэгээд хэрэгжих боломжгүй л байна шүү дээ. Хаанасаа мөнгө гаргаж ирэх вэ? Тийм учраас төсвийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөр хоёр бол нэг л одоо цонхоор харж авахгүй бол бас ийм зүйл урд нь ч гэсэн бас урдны парламентуудаар бас гарч ирсэн их хурл дээр ингээд нэмждэг ийм асуудлуудаа одоо хэдүүлээд улсын төсөв хилцэхээс өмнө хамтдаа ярилцах нь бол зүйтэй. Тэгээд бүсийнхаа парламентын гишүүдтэй бас засгийн газрын гишүүд ялангуяа сангийн сайд, эдийн засгийн хөгжлийн сайд хамтдаа одоо яг улсын төсөв боохоос өмнө энэ асуудлуудаа наривчилж ярихгүй бол төсөв хилцээд эхэлсэний дараа одоо хөрөнгө оруулалт дундуур нь тавигдана гэдэг бол худлаа зүйл болдог шүү гэдгийг хэл. За номын сайд нэмж хариулт өгье. За ерөнхий сайд яг барагцаалаад ер нь хэлжлээ. За яг хөө зүүн бүсийн хувьд бол аялал жуулчлалын тэргүүлэх чиглэл гэж тодорхойлогдсон байгаа. За ингээд бид нар бүсчилсэн хөгжлийн хүрээнд орон нутагт ажил хийхдээ тухайн бүсэд хийгдэж байгаа ажлынхаа талаар дэлгэрэнгүй тайлан хийхээр төлөвлөгдөж байгаа. За зүүн бүсийн хувьд бол бид нар аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлийнхаа хүрээнд за ер нь Монгол улсын хэмжээнд бид нар аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд нийт соёлын болон байгалийн за дэд бүтцийнхаа нөөцүүдийг судлаад 7 бүстэй 66 аялал жуулчлалын орон зайг тодорхойлсон байгаа. За энэ хүрээнд бол зүүн бүсдэр мөн энэхүү орон зайнууд тодорхойлогдоод явж байгаа. За үүгээрээ дамжуулан бид нар буур нуурыг жишээ нь аялал жуулчлалын одоо тусгай бүс болгон хөгжүүлэн за зүүн бүсийг одоо түүхэн аялал жуулчлалын бүс бол хөгжүүлнэ гэдэг одоо бодлого бол тодорхойлогдоод үүнийхээ хүрээнд стратеги нь хийгдэж явж байгаа. За үүнээс гадна одоо Азийн хөгжлийн банктай хамтарсан төслүүд бол хэрэгжээд явж байгаа. За нөгөө талдаа одоо шинэ төсөл арга хэмжээнүүд бол энэ жил ямар нэгэн байдлаар нэмэгдэж За охногийн отхон баяр гişүү асуулт асуу.